오늘 오행기 더 영어 준비했지. 오늘 영어 준비. 이거 안 쓰네? Na, ich kann nicht was. Ja, 아까 연애가 비슷해. 제가 홍어를 찍었잖아. 홍어를 찍었어. 거의 또 선수가 되면 떠나거든. 내 소식이 들려오면 이제는 온다고 해줘. 아, 백보고. 이거 진짜 진짜 와서 내 김이 산다. 양을 보면 있어요. 이승철 있어요. 아나 뭔가 소주인 어떤 거의 케이팝 방식권은 좀 뭐야? 방송국이에요. 내가 오늘 어디 진짜 안 좋아. 오인도 보여도 되나? 네. 성도 보여 어떻게 뭐 누구? Ой, 날 좀. это витеги все, он дом, Ну, кстати, что? Кстати, 이거 지금 뒷뱀이 아, 이게 더 물참이야. 자, 자, 하루 못 찾고 자, 휴대. я почему 들어가는 거지? 자, 혹시 어떻게 알아라? 아직도 해주시오. За сайн байцгаана уу? Өргөн дэлхийн өнцөг болон бүрт суугаа нийт монголчууд элэг дахин дүүс та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргье. За ингээд 7 хоног бүрийн Бямб гарагийн 16 цагаас бүгд найрамдах Солонгос улсын Сөүл хотын цагаар 16 цагаас та бүхэндээ бэлтгэн хүргэдэг олондоо Солонгос мэдээний тойрон нэвтрүүлгийн ээлжид дугаарыг бэлтгэн хүргэхэд бэлэн болсон байна. За баярлалаа. Нэг юу байхаар баяр хүргээд байгаа заяа. За ингээд Солонгос мэдээний тойрон энэ удаагийн нэвтрүүлэг маань та бүхэндээ одоо лайваар ингээд шууд амжуулагдсан хүрч байна. За өнөөдрийнхэн зочин хөтлөгчийг танилцуулаад Зочин хөтлөгч. оо тийш та ч өөргөө мэдээгүй яваад байгаа юм уу? Хөтлөгтэй байна. Зочин хөтлөгч. Зочин хөтлөгчийг танилцуулаад өнөөдрийнхэн одоо яриаг эхэлье гэж бодож байна. За өнөөдрийн зочин хөтлөгчөөр E9 Pay гэж E9 Pay буюу гэдэг нэртэй одоо ийм олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлдэг компани одоо байдаг байгаа. За манай монголчууд ер нь бас анхахгүй хүмүүс олон байгаа хаа гэж би бодож байна. За энэ газрын ахлах мэрэгжилтэн Цэрэн жамцын мөнх заяаг болж оролцуулаад байна. Тэр өдрийн мэндийг хүргье. Манай авс дээр зорч ирсэнд баярлалаа. За ингээд өнөөдрийн маань лайв манай мөнх заяа хөтлөгчийн маань хэлснээр E9 Pay гэдэг энэ компани төв орлогоос та бүхэндээ өнөөдрийнхөө нэвтрүүлгийг шууд амжуулан одоо хүргэх болно. За ингээд цаг зав гаргаж бид хоёрын энэ нэвтрүүлэг зочин хөтлөгчөөр оролцож байгаа танд маш их баярлалаа. Баярлалаа. Хоёртоос баярлалаа. За ингээд зорж ирсэн газараа ирээд их гоё газар байна танилцлаа. За ингээд энэ газраас өнөөдрийнхөө яриаг эхлэндээ. За манайх болохоор яг одоо та хоёрын эртэн байгаа болохоор манай ESP олон улсын өмнө шилжүүлсэн компани төв байр байгаа. За салбар нь Монгол тав гэдэг. За төв байранд болохоор өнөөдөр нийт 14 улсын төлөөсөн төлөөлөгчдөөс 2-3 ажилтнууд гарч ирээд одоо хасаа бүтцийнхээ ажлыг үргэлжлүүлж явж байна. Тийм бай. Хорон ч гайхалтай шүү дээ. Зүүн олон хүмүүс амралтын өдрийг болоод ирсэн чинь уужигнаад тэгээд аюу гоё орон ингээд бүх галбартай орны өөр царайтай хүмүүс сууж ахчихсан очигдлоо шүү явж байгаа. Тэгээд галбаагаа харж байгаа бол шүү дээ. Тэгэхээр анх удаага ирж үзэж байгаа хүмүүс хараад Пүү ийм амар том юм уу гэж ярьлаа. Тэр дорогоор Монголын маань алдаа харж тэгээд тийшээ өвдөж байгаа. Чамайг хайгаад явуулсан шүү дээ.
За тэгэхээр манайх болохоор за мэдж байгаа хүмүүс нь бол мэдж байгаа, мэдгүй хүмүүс нь бол одоо мэдэж авах хаа тийм. Одоо юм мэдүүлгээд амжилтаар. Яг одоогор бол eSpace гэсэн байгууллагыг 16,000 монголчууд ашигладаг байгаа. 16,000 монголчууд. Дандаа Солонгос улсад байгаа монголчууд. Тийм шүү дээ. Угаасаа манайх чинь одоо Солонгос оршин сууж байгаа монголчуудаа зориулсан үйлчлэгийг оруулж байгаа ийм байгууллага байхгүй. 16,000 монголчууд ашиглаж байна гэдэг бол одоо зөндөө хүн байна. Хязгаарч ихэж ингэж монголчууд хийж хэлсэн юм байна. Манайх 2018 оны 4 сарын 10-наас эхлээд монголчууд үйлчлэгийг нэвтрүүлсэн хамгийн анхны байгууллага. 2 жилийн хугацаанд 16,000 монголчуудыг хамруулсан одоо томоохон үйлчлэгийг үзүүлж чадсан байна. Энэ бол том амжилтаа гэж бодож байна. За ингээд энэ айхтар том компани ахлах мэргэжилтэн мөнгөцөө хэмээх бас үзэсгэлэнтэй сайхан бүсгүйг өнөөдрийн хөтлөгчөөр орж оролцуулж байгаа юм шүү. За өнөөдрийн Солонгос мэдээний тойрог нэвтрүүлэг маань бол одоо манай байнгын үзэгчид сайн мэдж байгаа. За энэ 7 хоногт Солонгос улсад болсон онцлог үйл явдлууд. За тэр дундаа манай олондоо.com сайтад маань байршиж, олондоо.com пэйж хуудас дээр маань байршиж, монголчуудын маань, манай уншигч нарын маань одоо хандлагыг өндөр авсан мэдээллүүдийг тойромлож их чөлөөт байдлаар ингэж ярилцаж магадгүй одоо нөгөө ингээд өдөр болгон сайт руу ороод ингээд мэдээ уншаад боломжгүй хүмүүс байж болно тийм ээ. Тэр хүмүүстээ зориулаад ингээд маш их энгийн байдлаар тайлбарлаж мэдээлэл өгдөг ийм нэвтрүүлэг байгаамаа. За мэдээж энэ нэвтрүүлэгт өнөөдөр E9Pay гэж олон улсын мөнгө хурдын компани ахлах мэргэжилтэн одоо зочин хөтлөгчөөр орж байгаа учраас энэ хүнтэй холбоотой хайшаа юм бэ. Магадгүй бас энэ өсөлтөө сайхан бүсгүй сонирхсан хүн байж магадгүй. Асуу бодож шүү бас нээлттэй тий. Бас энэ компани энэ одоо E9Pay үйлчлэгээтэй холбоотой асуулт тодорхойлох зүйл байвал бас одоо коммент хэсэгт бичээд чөлөөтэй асуулт тодруулж мэдээлэл авч болно шүү гэж нэвтрүүлгийнхаа ихэнд та бүхэн хэлье. За ингээд аялдаа хоёлаа. За тэгээ. За өнгөрсөн 7 хоногийн ямар мэдээ хийх болох доо. За би ямар ч эхлээд мэдээнийхээ тойрнуудыг нэгд үзэгчтэй танилцуулчих гэж бодож байна. За өрнөд болон умард болон өмнөдийн солонгосчуудын хоорондох маргаантай асуудлуудыг энэ 7 хоногт бас мэдээж хэллээ. За эхний мэдээ маань энэ маань хүрэх болно. За дараагийн мэдээний тойрон маань манай Монгол хоёр тамирчин уг нь өнөөдөр тоглолттой байсан юм аа. Тэгээд бас корона жоохон дэгдэлт нь ихсэл өгч учраас 7 сарын 18-нд бас хойшилсан байгаа. За энэний талаар бас тодорхой мэдээ хүргэнэ. Мөн өчигдөр буюу Наасан гараас эхлээд Солонгос улсад маартууд болон том дэлгүүрүүд хямдрал зарласан байгаа. Энэ хямдралаа бол мэдээж бас өвчнөд холбоотой. Тийм болохоор хамгийн их хөв зарлах хамгийн их хувьтай нь бол 80% хүртэл зарлах хямдрал зарлах гэсэн судалгаа мэдээлэл байгаа. За мөн үүний дараа мэдээж бас нөгөө өвчнөд холбоотой Кореагийн компани нисгэгч бас өвчний халдвар авсан гэсэн мэдээлэл байгаа. Коронавирусын асуудлыг бас ярина. Тэгээд энэ талаар юу болов яа? Тий. За тэгээд ямар ч эхний мэдээг эхлэе гэж бодож байна. За. Эхний мэдээ маань өнгөрсөн хоногдоос би тэр мэдээгээр ярьж байсан хоёр улсын хооронд чирүүх юм болоод цэрэг байршуулсан. За энэ байлах уу гэж бодож байна. Байлах нь гэж бодож байсан чинь хойд яасан юу болов? Хоёр зэрэг чигээр. Юу хэлтэй хотод ярилтай. Эхний мэдээ маань ерөөсөө Умар Солонгосын удирдагч Ким Жон Уны гаргасан шийдвэрийг бүгд найрамдах Солонгос улсын тал цаашаасан гэсэн мэдээ байгаа. Энэ мэдээгээр эхлэв. Энэ мэдээ болоод манай сайтн дээр бас их хандлт авсан юм байна. Ер нь одоо битэрчтэй энэ хоёр Солонгосын энэ уцтгал байдлаар ч одоо 3-7 хоногтой ярьж байна. 3 хоногтой ярьлаа шүү дээ. Тий. За өнгөрсөн 7 хоногийн одоо тойрог үзсэн хүмүүс бол мэдэж байгаа байх. Нөгөө 16-ны өдөр Хоёр Солонгос улсын харилцаа холбооны хамтын төв байрыг аваачаад зад дэлбэж хаяад нэрч хоорондоо дай болохыг болоод хэлбэр тэргээ байршуулад байсан боловч за энэ 7 хоногт бол энэ хоёр улсын байдал харьцангуй жоохон амжиж ирлээ. Энэ бол давуу гэсэн эерэг одоо мэдээгээр энэ 7 хоног хэлсэн байгаа. За тэр юу вэ гэхээр Хоёр Солонгос улсын нөгөө одоо юу гэх вэ цэргийн хурал болсон байгаа шүү дээ. Тэгээд 5 дахь их хурал болсон байгаа. Тий, одоо цэрэг тактикийн стратегийн 5 дахь их хурал гэдэг Хоёр Солонгос улсын одоо хөдөлмөрчийн намын одоо ийм хурал болсон. За энэ хурлыг бол цахимаар зохион байгуулсан гэж мэдээлсэн. За энэ хурал дээр Хоёр Солонгос улсын одоо хөдөлмөрчийн намын одоо дарга
эрхэмлэг ноён Ким Жон Ын гэдэг байхгүй. За энэ хүн бол одоо мэдээлэл хийгээд ер нь өмнө Солонгос руу чиглэсэн одоо хийж байгаа энэ цэргийн ажиллагааг түр хойшлуулъя. Тэгээд түр жоохон намжаая гэдэг ийм одоо байр суурийг илэрхийлсний үндсэн дээр Хойд Солонгос улс одоо их шаргуу явуулж исэн цэргийн ажиллагаагаа энэ 7 хоногт одоо түр хойшлууллаа. За түр хойшлууллаа гэдэг маань юу болов гэхээр нэг хил дээр цэрэг авсаад ясныгаа хойш нь татаж байна. Нөгөө цэрэггүй бүс дээр чанга яригчуд байрлуулсан байсан. Чанга яригчуудаа хураалсан байна. За иймэрхүү байдлаар жоохон амжаад ирлээ шүү. Гэхдээ ерөөсөө энэ бүх асуудалд хүрсэн шалтгаан бол мэдээж нөгөө Солонгосын талын хоёр нөгөө төрийн бүс байгууллагаас болсон шүү дээ. Бүх энэ асуудал одоо тийм ээ 3 сар өмнө нөгөө хуулах бус дөрвөлжсэн дөрвөлжтийн одоо төлөөлсөн төрийн бүс байгууллагууд байдаг. За энэ хоёр төрийн бүс байгууллагын зүгээс ер нь бол энэ Хойд Солонгос улс руу энэ хуудас шаарн бүгүүлгэн хийгээд бэлтгэдэг асуудал бол ер нь жилийн жил байсан асуудал тийм ээ. Гэтэл одоо энэ жил ингээд явуулчихсан чинь одоо Хойд Солонгос улсын энэ дээр их тоглолт хийлээ гэж би харж байна. Тактикийн хувьд тийм. Одоо та нар чинь одоо ингэж ер найрамдтай байг гिचгээд манай улсын одоо улс төрийн системийг гутаасан их хөдөлгөгчийн маань гутаасан уг агуулгатай энэ хуудас одоо ар хударгаар шидэж манисыг одоо хуурлаа гэж их имзэглэж одоо асуудлыг бол өндөрөөр тавьж өчигөө байлдах нь гэмээр төвшөнд хүрсэн. Тийм имзэглэл бас коронавирустай холбоотой хаа. Дэлхийд даяар эдийн засгийн муудсантай холбоотой бүхэл хүмүүсийн сэтгэл санааг хямралтай шүү дээ. Тэрнтэй холбоотойгоор бас ямарч байгаа шүү. Тийм яасан нэг болно шүү дээ. Яг үнэ. Яг үнэ. Яг үнэ. Гэхдээ Хойд Солонгос яг үнэ өөрийг манай 30 хөдөлгөгчдийнх нь монгол хөдөлгөгч байж шүү. Асуудлыг голыг олж хатарч байна. Хаш таасмаа хөдөлгчээр ярьж энэ гарын их учиртай. Энэ ямар учиртай? зүгээр ингэ бас ч ойлж штэ дунд дээр баа. Яг үнэ шүү. Хойд Солонгос улс нэг одоо тэрэн дээр эмзэглэж байна гэдгээ хэд хэдэн шалтгаанаар илэрхийлсэн. Тэрний нэг шалтгаан бол яхаараагүй коронавирус асуудлыг дурдсан. Танаа улс манай улсд дотооддоо вирус татгалт байхгүй гэж зарлаад байгаа Хойд Солонгос ч. Гэтэл танаа улсын зүгээс ингээд хэн хаана хурж барьсан мэдэгдэхгүй те янз бүрийн одоо энэ хэвлэг тарах материалыг хэдэн зуун мянган ширхтээр ингэж манай улс руу хил дагуулсан гэдэг болвол түүгээр дамжиж коронавирус манай улс тарах боломжтой гэж ингэж мэдэгдэж одоо их эмзэглсэн байгаа анханасаа. Гэхдээ одоо хол хугацаанд дамжиж коронавирус харамж гэж юу байх вэ? Яг гол хэсэгт орчихсон байгаа байхгүй коронавирус. Чи сайн шагнаж байгаараа чи бүтээний гол орчихсон үсэг хатгаж явуулгаа заяа. За ийм байсан бол энэ 7 хоногт одоо энэ асуудал намжиж за хоёр улсын хооронд бас овоо ажтайхан одоо төгс байдал үүслээ. За үүн дээр дөрөвдөд одоо саяхан өчтөр манай одоо өмнөх улсын маань ерөнхийлөгч Мун Жэ-ин ерөнхийлөгч мэдээлэл хийж за ингээд ерөн цаашдаа энэ хурцлаг байдлаа намжаая. Хоёр талаасаа дахиад нөгөө нэг баг гаргаад одоо хамтран уулзах зохион байгуулж дахиж энхийн хэлцээрт гарын үсэг зургийн энхийн хэлцээр байгуулъя гэдэг ийм асуудлыг бас хөндөж ингэж ярьлаа. Тэгэхээр энэ 7 хоногт бас асуудал юм сайхан. Тэгээд бас үүн дээр нэмж хэлэхэд мэдээж өмнөд Солонгосын талаас энэ арга хэмжээнд дээр бас юу гэж байгаа шүү дээ. Өмнөх нөгөө хуудас хөөрөж исэн цэгүүд дээр цэргүүдийн хамгаалалт гаргасан байгаа байхгүй юу. Энэ нь бас одоо бас Хойд Солонгост бас жоохон өөрсдөө харуулж одоо дахиад юм хуудас шийдэхгүй ч юм уу иймэрхүү юм бас үзүүлээд тэр үүднээсээ Мун Жэ-ин ерөнхийлөгч бас хамтарч одоо юуг эвлэлэр яа гэсэн тийм танам мэдээлэл гаргаж байгаа шүү. Яг энэ дээр ер нь бас би нэг зүйл юм шилжихэд дутуу орсон бас хатгахад Хойд Солонгос улсын тэр уур бухимдлыг намжаах үүднээс өмнөх Солонгос улс бол бас янз бүрийн арга хэмжээ авсан. Тэгвэл дурдсан тийм ээ. Одоо хамгийн анх бол энэ 6 сарын 4-5-ны өдөр ийм асуудал гарахад өмнөх Солонгос улсын үндэсний нэгтгэх одоо яамнаас бол энэ хоёр төрийн бүс байгууллагын одоо энэ хийсэн үйлдэлийг өнөөгийн 30 өдөр мөдөж байгаа хуулийн талаас бол ямар нэгэн арга хэмжээ авах боломжгүй те. Энэ манай төрийн зохион байгуулсан асуудал биш одоо сайн дураараа төрийн бүс байгууллагуудын хийсэн ажил гэж ярьж байсан болов Хойд Солонгос асуудлыг хурцаар эрэнгүүт яасан 2 хоногийн дараа байр сууриа өөрчлөлтөд дахиж мэдээлэл хийгээд Хойд Солонгос улсын энергийн тухай хуулийг зөрчсөн гэдэг үндслээр энэ хоёр төрийн бүс байгууллагыг одоо хэрэг үүсгэж шалгах гэж ярьсан шүү дээ. Одоо бол прокурор дээр хэрэг үүсгэсэн нөгөө хуулиудаараас хоёр байгууллагыг бол хуулийн өмнө арга хэмжээ авах яригдж байгаа. За хуулиудаас тараадаг нөгөө цэгүүд дээр одоо цэргүүд цагдаагууд байршуулж тийм ээ. Энэ хамгаалалт нь гаргасан байна. Нэг бас өвчин логик дээр ярьсан зүйл байгаа шүү дээ. Яг энэтэй холбогдуулаад одоо уучлалт хүсээд өмнөх Солонгос улсын үндэстнээр нэгтгэх намын одоо сайд албан тушаалаас огцорлоо өөрөө сайн дураараа. Тэгэхээр энэ мэт байдлаар өмнөх Солонгос улсын зүгээс Хойд Солонгос улсын уур бухимдлыг бас намжаах
харьцангуй бас уучлал гуйж байгаа баяртай одоо ийм үйлдэлүүдийг олон удаа гаргасныг одоо бол энэ хойшлох улсын ерөнхийлөгч бас хүлээж авч уур бүхэнд тайлгдсан юм да гэж бодож явах юм аа. За одоо бидний 100 гаруй хүн үзэж байгаа юм байна. Өнөөдрийн зочин хөтлөгчөд танилцуулчих уу? За чигээ. За өнөөдрийн одоо олондоо Солонгос бүтэний тойрог нэвтрүүлэг маань E9Pay гэдэг одоо олон улсын мөнгө хуулгын компани Two Ops дээрээс та бүхэнд шууд дамжуулагддаг хүрж байна. Зочин хөтлөгчөөр тус байгууллагын ахлах мэргэжилтэн цэрэн жамцын мөнгө зэя олгож байгаа шүү гэж та бүхэнд хэлье. Тэгээ E9Pay гэдэг E9Pay гэдэг одоо энэ хуулгын үйлчлэгтэй холбоотой асуух тодорхой зүйл байвал төлөвийн голоороос асууж болно. Лайв дээр маань комент бичээрэй гэж хэлье. За дараагийн дээр авах. За тэгэхээр дараагийн мэдээ маань өнөөдөр буюу 27-ны өдөр тоглох хоёр тулаанч маань тулдах товтой байсан боловч Солонгос Road FC манай тамирчин Анди Эрдэнэ болон Чингүү хоёр Солонгосын хуваараар өнөөдөр байсан боловч одоо цар тахал жоохон бас Солонгос нэмэгдэж байгаатай холбогдуулаад 7 сарын 18-нд хүртэл хойшлуулсан байгаа. За энэ мэдээг бас Монгол үзэгчдтэй бас сонирхол гэж бодож байна. Бүтээр урдныхаа дугаараар хэлсэн Анди Эрдэнэ тоглолт одоо өнөөдөр буюу өнөөдөр хагас өдөр болно. Тэгээд одоо болж байгаа манай Олонбаатар сайтын зүйл очиж одоо мэдээлэл авч тоглолтыг лайваар шууд дамжуулж талаар одоо хөөцөлж байгаа гэж ингэж ярьж хэлж байсан боловч за энэ тоглолт маань ялангуяа одоо Солонгос улсын Сөүл, Ухааны нэгчил ихтэй одоо төрийн бүсэд одоо коронавирусын дэвтэл боломж байдлаар хэд хэдэн газар гараад байгаа учраас үүнтэй холбогдуулаад энэ тэмцээний 7 сарын 18 бол хойшлуулсан байгаа юм шүү. Энэ тэмцээнийг яг нэг урдны лайв үзээд монголчууд орч үзэж болох уу тий? Очоод газар дээрээс нь хөгжөөд үзэж болох уу гэж асуусан байсан. Тийм боломж бол байхгүй юм шиг байлээ. Энэ нөгөө Африка ТV гэж Солонгос улсын нөгөө онлайн ТV гэдэг чинь тийм ээ. Африка ТV-тэй хамтран зохион байгуулад шууд онлайнаар Африка ТV-гаар шууд дамжуулж байгаа үзэгчгүй байгаад юм байна шүү дээ. Солонгос нэр бүхэл төр үйлчлэгч юм онлайнаар тэгэхээр бас очиж үзлээ. За энэ бол яг мэдээлэл чанартай юм зүйл байлаа. За ингээд дараагийн мэдээгээ эхлэхээс өмнө өнөөдрийн зочингоос хэцэг хормыг өгье гэж бодож байна, тийм ээ. Компани үйл ажиллагааны талаар дахиад орж ирсэн үзэгчтэй танилцуулаад мэдээж мдээгүй хүмүүс ээж болно. Мдээгүй хүмүүстэй одоо яаж бүртгүүлэх үү, ямар хураанж байд юм уу, одоо мэдгүй хүмүүс зөндөө байж магадгүй л энэ талаар одоо үзэгчтэй бас нэг тодорхой мэдээлэл өгнө гэж бодож байна, тийм. За манай аппликейшн одоо ч сүүлийн үед бол Солонгост амьдарч байгаа монголчууд Монгол руугаа шилжүүлэхэд бол Монгол руу мөнгө шилжүүлэх өстой хялбарч байгаа шүү дээ. За яаж шилжүүлж? Ерөөсөө уцтаас авах юм бол смарт уц гэж яриад байгаа шүү бид нар одоо ухаалаг гаргасан. Уцтаас авах юм бол утас нэрээ аппликейшн татаж аваад тэгэл аппликейшн маань бас Монгол хэлээр дэмжигдсэн байгаа. Манайч хэлбэг бусад дараач гэсэн бүгд хэлэн дэмжигдэж байгаа. Монгол хэлтэй байгаа болохоор аппликейшн татаад авах заавархан дагуу бүртгүүлээд ашиглах боломжтой байдаг. Манай аппликейшн болохоор E9Pay гэдэг монголчууд бол E9Pay гэж аяг нэршдэг. E9 гэдэг маань болохоор нөгөө гэрээний ажлын бизнес төрөх. Хамгийн анх бодчихлоо. Тийм утгатай манай компани хамгийн гэрээний цалингийн шууд гуйлах анх үгүй. Солонгос бол Монголд гэлтгүй бусад улсаас ч гэсэн гэрээний маш их байдаг. Тийм учраас хамгийн их ойр нэр нь E9 гэж нэрлээд Pay гэж төлбөр гэсэн үг да. Ингэж нэрлэжсэн юм байгууллага. За монголчуудад үйлчлэгээ үзүүлж ирсэн болохоор 4 сарын 10-наас эхлээд үйлчлэгээ үзүүлж эхлээд одоо 3 дахь жилдээ болж байгаа. За тэгэхээр хамгийн анх болохоор одоо бид нар ингээ үйлчлэгээ танилцуулаад явж хаад монголчуудаар тэр болоо итгэдэггүй байсан. Зөвхөн банк мэддэг байлаа шүү дээ. Бид нар бол өөхгүй хичээсний хүчин дээр ийм банк биш утсан дээрээ шууд аппликейшн татаж аваад өөрөө бүтгэлээ хийгээд Монгол руу шууд шийдвэрлэх боломжтой ийм аппликейшн аюулгүй найдвартай аппликейшн байдаг юм байна гэдэг итгэлийг одоо ихэд E9Pay байгуулсан. Тайлхаад байх юм. За E9Pay гэдэг аппликейшнийг гаргахад суулгачих юм байна. За тэгээд тэр аппликейшн дотроо бас ганц мас нэг юм яа. Мөнгө чинь зам ганцд байж байгаа шүү дээ. Ер нь бол яг зөв асуулт. За E9Pay байгууллагыг болохоор ерөөсөө визтэй визгүй хамаарахгүй өөрийнхөө нэр дээр багастай авах юм бол багастай хуваалцах боломжтой. Тэр аппликейшн өөрийнхөө Солонгос улсад одоо ашигладаг тэр өөрийнхөө цалин авдаг аль данстайгаа холбогдчих юм уу? Тийм холбогддог. Зөв. Тэгээд тэндээ холбоод тэр данснасаа Монголын бүх банкны
даацрал шилжүүлэх гэдэг байхгүй. Ерөөсөө Бүх 24 банкны цаанаас сонгоод одоо тийшээ хийж ерөөсөө байгаа. хин гэдэг нэртэй ямар банкруу шилжүүлэх нь тэрийг бүх мэдээлэлээ аппликейшнд бичээд авах шүү. Бүх юм нь монгол хэлээр. Мэдээгүй хүмүүс бас их байгаа. Ер нь Би удаагаар сонсч байна. одоо бүр хаагаараа барьж шилжүүлдэг хүмүүс маш их байдаг байхгүй. Тэгвэл эртээ явж байгаа тэгэл явууч. Тийм ихтэй хийж байгаа хааж гэсэн интернет орчиж байх нь одоо шилжүүлэх гэж байна. За тэгэхээр тэгвэл одоо баг Монгол дотроо зүгээр бид нар чинь нөгөө хаан банкныхаа автобусны банкны мобайл банкаар ашиглуулдаг ялгаа байхгүй болсныг зүг бодлоо. Тийм ерөөдөө нөгөө ойлгох байгаа хүмүүсийн ойлголт бол хаан банкны мобайл голомтын мобайл гэдэг байдаг. Тийм шиг ажил боломжтой болж байгаа байна. Тэгвэл одоо шинэ манай Монгол банкныхаа одоо бид нар аппликейшн ашиглаад гүйдгээ хийхээр чинь 3 сая төгрөгөөс доторх гүйдгээ бол банк хоорондын гүйдгээ болуулсан дотор орчдөг. 3 саяас дээш гүйдгээ болуулсан ажлын 2 сая дотор ордог. Банк дотроо бол ямар ч хамаагүй мөнгө дүгээр шууд гүйдгээ хийгээд болоод байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан тийм заавар бий. Яг тийм зарчмаар. Яг зарчмаар. Яг Монголд байгаа юм шиг. Монголд байгаа юм шиг шийдэж. Мөнгөний хязгаар гэж бас байна гэсэн үг. Мөнгөний хязгаар нь бол өдөрт 10 сая вон хүртэл шийдэх боломжтой. Тэгэхдээ Монгол мөнгөөр 3 сая төгрөгөөс дээш давчих юм бол 2 цагийн дотор авах юм шүү дээ. 1 сая вон, 1 сая 500 мянган вон ч арай Монгол мөнгө 3 сая хүрэхгүй шүү дээ, тий? 1 минутын дотор сав. Тэгвэл 100 минут дотор. Тэгээд бид өдөрт 10 сая вон шилжүүлж байгаа юм шүү дээ. За их сайхан мэдээлэл авлаа, баярлалаа. За монголчууд маань одоо энэ 90 Pay гэдэг энэ аппликейшнийг татж аваад манай энэ ахлах мэргэжилтэн мөнгө цайтай холбогдоод бас шүү мэдээллийг авч болно шүү гэж нэмж хэлье. За ингээд дараагийн сэдвээр оръё. Энэ сэдв маань юу шүү дээ. Энэ хөтлөгч мөнгө цайгаас бас асууя гэж бодож байна. Гадуур ер нь юм хэмдэрсэн байна уу? Хямдарсан байлээ. За хэн хямдарч байна? 6 сарын 26-наас эхлээд хямдарлээ гэдэг. Сайн мэдээ шүү. Одоо энэ ярих байгаа билээ маань ерөөсөө. Эмэгтэйчүүд чинь тийм хямдарлаж байна. Харин тийм баха. Солонгосын бүх нийтийн хямдралыг зарлаж байна. Өчтөрөөс гэсэн юм уу? Өчтөрөөс эхлээд 7 сарын хэдэн хүртэлсэн мэлээ бас хугацаа байсан шүү. 7 сарын 12. 12 хүртэлсэн тийм. За манай хөтлөгч маань өчтөр тэр хямдралыг орж үзв үү? Тэнэргүй юу? Хаагаагүй яваад байна гэж. За манай монголчуудын мэддгээрүүд эйчэндээ Zara гэдэг байж шүү дээ. Ерөнхийдөө мэдж байгаа мэддэг брэндүүд бас нэлээд хямдарсан байдаг шүү. 50-аас 70%, 60%, 80% гэдэг сайн хямдарсан байлээ. Ер нь яг өчтөрөөс аваад энэ мэдээ бас их сон сайтуудаар YouTube-ээр их явлаа. Энэ бол Солонгос улсын хэмжээ зохион байгуулж байгаа. Зөвхөн суур хот гэхгүй бүх улсын бүх хотод зохион байгуулж байгаа юм хямдалтай хугацаа юм байна. 26-аас 12-ны хооронд үргэлж байна. Энийг бол нөгөө коронавирусын цар тахлаас болоод одоо эдийн засаг одоо уншилтанд орчод байна тийм ээ. Гуамын хуртаа шатар муудаад байна. Тийм учраас эдийн засгаа жоохон сэргээх нэг бодлогын хүрээнд засгийн газрын зүгээс, төрийн зүгээс бодлогоор зохион байгуулж байгаа юм хямдрал юм байлээ л дээ. Тэгээд гол зорилго нь нөгөө бараа хямдруулаад хүмүүсийг урайлаад хуртаа авахыг ихсгээд нөгөө зүгсүүх явах гэж байна тийм ээ. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нар жижиг дунд жидүүчтэй манайх ч жидүүчтэй арай өөр аргаар дэмжиж шүү манай хөдөлгөөн гişүүд чинь. Солонгос улсад жидүүчтэй бол одоо ингэж дэмжиж байгаа юм байна. Тэгм учраас одоо энэ арга хэмжээнд одоо хамрагтаач гэдэг урайлаг гаргахад одоогийн байдлаар төр засгийн гаргасан урайлганд нэгдээд оролцохоо илэрхийлсэн газрууд бол томоохон худалдааны төвүүд гэж. Тэр болохоор манайхан мэддэг E-Mart, Home Plaza гэдэг юм уу те одоо Costco гэх мэт ийм том худалдааны газар орцсон байгаа юм байна. Мөнгөнөөс гадна TV shop-ууд орцсон байна. Ой, home shopping. Тэгээд G-Market орсон байлээ. Action бас орсон байлээ. Тийм. Эднээс ерөөс бас энэ хямдрал бас нэгдэж байгаа юм байлээ. Мөн одоо нэг чэрэ шиж байгаа гэж ярьдаг тийм ээ. Одоо нэг захууд байдаг штэ. Газар дүүргүүдийн зах. Дүүргүүдийн томоохон тийм чэрэ шиж байгаа хар захууд гэж байна тийм ээ. За энэ хар захууд хүртэл энэ худалдаанд нэгдсэн гэдэг. Ер нь бол яг гол юу зарчим юм байлаа. За энэ хямдрал одоо Америк Black Friday гэж аахгүй юм болж байгаа байхгүй тийм. Энэ хямдралд одоо нэгдэж байгаа худалдааны үйлсийн газар бол доогт нь 30% хямдруулаарай гэсэн ийм төрөөсний бодлого тавьсан юм байна. Тэгэхээр 30-аас тэгэл дээш одоо тухайн газар хэд болж хямдрах нь өөрсдийнх нь дур. Тэгэхээр яг их газар 30-аас 50% хямдарсан байна. Тэгээд 6 сараас эхлээд нөгөө аялал жуулчлалын үйлдэл эхэллээ шүү дээ. Одоо ч нөгөө коронавитой холбоотой ямар ч гаднаас ирж байгаа ялангуяа Солонгос чинь Япон цудаас илүү нөгөө орлогоо олдог шүү дээ. Гэтэл одоо нөгөө корона өвчнөөс болоод
усны илүү зүйлсээ тэгж байгаа байхгүй. Эрентэй холбоотойгоор бас хямдалаа хийж байгаа гэсэн тийм Яг өчтөр бие нэг мянган болоо. Одоо өдөр чинь мянгуудаар ч очлоод бүргүй солонгост ирсэн юм уу хятадд Японд байгаа юм гэмээр байдаг шүү дээ тийм үү? байхгүй. Одоо Япончууд олцоод нөгөө готлох хувцас хоосмны бараг чинь зөв зүгээр удаж аваад гэтэл мянган хүн чинь хоосон байгаа. Тийм учраас тэр нөгөө хурдтай авалт хийхгүй фракц юм авах гэж болгож байгаа юм байна. Зөв. За ийм одоо улс орон даяар томоохон газрууд бүгд одоо 30-аас 50%, дээд нь 70-80% хямдарсан хямдрал одоо энэ 7 хоногт эхэлж байна. Энэ бол одоо энэ 7 хоногийн бас онцлог мэдээлэлд нэг байлаа. За энд нэг асуулт орж ирж байгаа мөхцөө хөтлөгчөө. Инхээ гэдэг одоо хүн маань асуусан байна. За би саяхан гарын үсгээ зурсан харийн хүн байна. E-Space 4 оронтой код хийгээд шилжүүлэх болсон байна лээ. Баярлалаа. 3 минут бол болж байна гэсэн. Энэ асуулт биш тэгж байсан юм. Энэ одоо яг юу гэсэн үг вэ? Тойрч ойлгохгүй. Би ойлгохгүй яг тийм болсон байна. Мөн болсон байна ямар ч байсан. Бас манай нэг шинэ үйлчлэг байгаад байгаа байхгүй юу? Одоо энэ чинь нэг хоёр төрөлтэй байгаа шүү дээ. Солонгос улс чинь оршин суугч өмнөх хүмүүс бидний ирдэг харьяахан өний эцтэй яриад байгаа шүү дээ. Өний эцтэй байдаг юм уу? Өний эцтэй харьяахан хүмүүс хүмүүс маань ерөнхийдөө нөгөө санхүүгийн үйлчлэг яг маш хүндрэлтэй байгаа шүү дээ. Хичнээн өөрийнхөө нэвдэр данстаач гэсэн одоо янз бүрийн манайх төлөв бүсэд аппликейшныг ашиглахад байгууллагын дансан дээр захин хөрвч байгаа тийм хүмүүс байшуулаад ингэ шилжүүлээ дээрээс нь эдэм ороод маш их хүндрэлтэй байдаг энэ асуудлыг E-Space шийдвэрсэн баггүй. Энэ асуудал коммент орж ирсэн байлаа. Тэгэхээр манай байгууллагаас бараг хамгийн анхны удаа гэж бодож байна. Ерөнхийдөө солонгос улсад одоо хүнд хүчээр ажил хийж зовж авсан мөнгөөр ажил нөгөө юу гэдэг чинь хүнээ дамжиж өгөх шийдвэрээр алдах тохиолдол байна. Тэгээд маш их байгаа шүү дээ. Олд нөгөө маш их нөгөө юу гэдэг хөршилжүүлэг ханшийн зөрөө мөрөөс мөнгө авалтаа зарим бодоос нь нөгөө сүсүрийн өндөр аваад тийм асуудлын маань ер нь бол эцэлж байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг одоохондоо манайхаас ойлгохгүй одоо тэрийг би бас энэ танаа нөхцөлийг байлгамдуулаад яг ойлголт өгөхгүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ маань яг E-Space маань шинэ үйлчлэгээ E-Space гэх нэг тустай аппликейшн гарсан юм шиг нэг яваад байгаа юм ойлгохгүй байгаа. Тэр маань болохоор ихэвчлэн одоо нөгөө солонгос хараар амьдарч байгаа монголчуудад зориулсан ерөөсөө бичиг баримттай хүмүүстэй яг адилхан санхүүгийн үйлчлэг авах боломжийг бүрдүүлж байна. Ерөнхийдөө одоо энгийнэ тайлбарлах юм бол Монголд Mobicom одоо Mobile банк биш дээ. Тэр банк шиг бүх юмыг авах боломжтой болгож байгаа. Харин хань болохоор ч эдэм орно эсвэл заавалчгүй банкны интернет банк суулгах гэсэн асуудал байна шүү дээ. Тэр шаардлага болчихсон. Ерөөсөө одоо бүх юмаа багсаа сайн болж байгаа. Дотоод бүлгийн банкныхаа үлийг шалгах эдэм жоо шаардлага байхгүй. Ийм болсон. За ойлгосон. Виз хамаарахгүйгээр За хоёлаа тэгвэл ямар ч өнөдөр татаж авах юм. Суулгаж аваад явъя да. 3 минут үцээрээ. 3 минут мөнгөнд орсон байна гэж байна. За ингээд ямар ч солонгос мэдээ тойрон нөхрөлийг маань та бүхэндээ одоо өргөжлөн хүрч байна. Энэ 7 хоногт солонгос улсад өргөжсөн одоо голлох мэдээллийн хажуугаар одоо энэ хөндлөлтөд зочин хөтлөж урьж оролцуулж бус монголчуудад хэрэгтэй гэсэн одоо мэдээллүүдийг өгдөг уламжлалынхаа дагуу E9A компани одоо ахлах баримттай мөнгөцөө зорилцуулж байгаа юм лээ. За дараагийн асуултанд ярианд орох уу? За тэгээд дараагийн яриа маань дайны юм авьяа тавтаа. Тийм байна. 6 сарын 25-ны өдөр өчтөр болов. Тийм. Хоёр солонгосын дайн болсны 70 жилийн болсон байна шүү дээ. 1950 оны 6 сарын 25-нд хоёр солонгос задарч хоорондоо байлгаж ирсэн байна. Тэр 70 жилийн 6 сарын 25-нд болсон байна. Өчигдөр. Тийм. За энэ бол энэ онцлог ярмаар зүйл нэг шүү. Альчигийнхаа зориулаад ерөнхийдөө энэ аймагт тогтоосон сайн байна. За яг тэрийг бас жоохон мэдээж жоохон нөлөө байсан байж магадгүй те. Саяхан өдөр мөнхийн ерөнхийлөгчийн тэр хоорондоо эвтэй баяа гэж мэдээлэл гаргалаа шүү дээ. Тэр бол яг харахгүй 25 70 жилийнхаа 625 дайны 70 жилийн ойн өдрийг тохиолдуулж одоо хурцдсан байдлаа намжаая. Хоорондоо эвлэрье. Хоёр талаас одоо нөгөө илж томилж тийм уулзалтуудыг өргөжлүүлье гэдэг энэ яриаг хийсэн байгаа. Ер нь дэлхий дээр одоо дэлхийн 1-р дайн, 2-р дайн гэж том дайнууд байдаг. За энэ 1950 онд эхэлж 1953 онд өндөрлөсөн 3 жил үргэлжилсэн Солонгосын хойгийн дайн болвол дэлхийн 2-р дайн Путин дайны төгсгөлийг одоо бушгасан
одоо төгсгөл бол энд дууссан дайн шүү дээ тийм ээ. Хоёрдугаар дайнд бол одоо Европод одоо фашист германууд босч ирж Европоос дайн өдөөж одоо тийм Орос руу ингээд Аз руу чиглэсэн дайнуудыг өдөөж Азад бол одоо Япон гэж улс босч ирж тийм ээ Солонгосыг эзлэж Хятад улсын одоо дээд нутгийг эзэлж за манай Монгол улсын зүүн язгаараар одоо дахиж орж ирээд л. Тэгээ манай дээр Тэгээд манай дээр ингээд манай ташуураа байж очоод хамрын тохиол явуулаад тэгээд дайн дуусгаж байгаа шүү дээ. За энэ одоо айлтар дайны түүхт 70 жилийн сая 25 өдөр тохиож ер нь бол жил болгон 6 сарын 25 өдрийг бол дайн дуусны одоо ой гэж тухайн одоо энэ өдөр бол Солонгос улсын төр засгийн удирдлагууд амь өргөцсөн хүмүүсийнхээ хөшөөрөл цэцэг одоо дуусгал өргөж эмэрэл илэрхийлж нэгэн өргөн сар хүрээнд одоо энэ зохион байгуулалт гэдэг ийм арга хэмжээ байсан боловч энэ 7 хоногт бол одоо коронавирусын асуудал гэдэг их тийм хомигдмал байдалтай болж ерөнхийлөгч нь одоо үг хэлж одоо ийм их байдлаар их тийм өргөн сар дарах хэмжээ болсонгүй. Ер нь яг манай уншигч сонсогч нарт одоо сануулж хэлэхэд эхний үдэндээ энэ 50 онд эхэлж 53 онд дуусаж эхэлснийхээ 70 жилийн хугацааж байгаа 1920-ийн одоо дайн гэдэг асуудал бол зөвхөн хоёр улсын хоорондын дайн байгаагүй тийм ээ. За өмнө Солонгос улсыг бол Америк гэргүүртийн холбоотнууд одоо дэмжиж энэ дайнд хойд Солонгосыг Орос байдаг. Тийм. Хойд Солонгосыг Орос болон Хятад дэмжиж коммунист улсууд дэмжиж оролцож яг энэ дайнд энэ хоёр Солонгосын хоорондын дайн гэхээр би чинь одоо сайн ойлголт байхгүй сайн гэж бодлоо шүү дээ. Хоёр улсын хоорондоо ингээд хоёр улс байлцыг бодсон чинь энэ дайнд оролцсон улс гэсэн чинь одоо 20 дуусах усад усчих ч айгүй олон улс оролцсон гэдэг юм шиг. Нэг талаараас хоёр улсын хооронд нийлүүлэх гэсэн бодлоготой ялангуяа Америк болсон шүү дээ. Дийлхээс нь гэдэг юм шиг байна. Тэгээд яг би холбоотой нийлээ гэж бодоход шууд ингээд яг манай энэ Солонгосоос өмнө Солонгосын соёлын эрхтэй уус хямрах боломжгүй шүү дээ энэ бол. Тэгээд Солонгосууд нь өөрсдөө бас ер нь уусна гэх юм бол 20-30 жил гарцал юм гэдэг юм байна. Одоо шүүн сая 70 гэдэг чинь энэ улс хоорондоо бутраа 70 жил болсон байна гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг цаг хугацаас хэрэгтэй гэсэн. соёлын хувьд эдийн засгийн хувьд тийм ээ ард иргэдийн нийгмийн боловсролын хувьд бол амар их зөрөөтэй болсон байгаа учраас манай мөнгөцөө болгоч хэлдгээр Солонгос хүмүүс байнга ярьдаг тийм. Ингээ ууз асуудагч та юу вэ? Энэ Солонгос хүмүүс бүгд манай хоёр үндэсний хоорондоо эзлэх хэрэгтэй гэдэг амгаар яриад нэг хэрэгтэй яриад гэдэг хэрнээ яг ингэ за маргааш нөгөөдөр нэгдмийн үйл яваа гэхээр бас Солонгос хүмүүс жоо боломжтой байдаг тийм. Одоо тэгээд бараг нэг 20 сая 30 сая нэг тийм болох бүдүүлэг тийм. Тэрийг тэгээ оруулж ирэхээр чинь Хүмүүс ороод ирнэ. соёлын эрхтэй уус танд бол өөрсдөө хатгын мөнгөөр. Тийм харин тэгэхээр зэрсэн бол одоо эдийн засаг манай эдийн засаг нэг өстэй хэцүү байдалд орно гэдэг тэр талаас болж ахын бас боломжтой ханддаг хүмүүс бас байдаг шүү. Нэг боломжтой ханддаг шүү дээ. Тэгээ ороод ирэх юм бол гадаад ажиллаж байхгүй шүү дээ. Өөр нь өглөө цаар болоо шүү тийм. Чад гоц байгаа. Тэрнээс хүмүүсүүд энэ сая бид 10 сая хойсоос ч одоо Хуами тоон бол улсын нууц гэдэг албан ёсоор бол зарладаг улс. Өөрөөсөө бол 40 сая маяг хамтаа гэх ингэж их гэж ярьдаг. Яг үндсэндээ бол Солонгос улсын Хуамиг өмнө Солонгос улсын Панган ардны үдээр дахин бол 20-25 сая хамтаа гэж үзүүлэх юм байлаа шүү дээ. Ер нь 25 сая хамт орчин байгаа хаа гэж. Тэгээд эдгээр 50 сая дээр 25 сая нэмэхээр 75 сая хамт нөгөө 90 гэж ярьдаг. Тэгээд 100 сая руу ер нь төгсчөөр бол яг хуу бас том улс гарч ирэх шүү дээ. Эдийн засаг болон стратеги хөгжсөн том асуудал шүү дээ. Хойд улсын ерөнхийлөгчийн зэвсэг дайны үнэгээр бэлтгэлтэй байдаг шүү дээ. Тэгэхээр энэ хоёр улс нэгдэх юм бол бас сая мөнгө зүйдлэгчийн ярьдгаар хоорондоо нийлж одоо соёлтой уусгахын тулд хугацаа их орно. Дээрээс нь мөнгө их зарцуулдаг. Дээрээс нь гадаад хүмүүс хавчигдана. Гэхдээ ер нь бол явж миний адараас нэгдэн үстэй нэгдэн. Язж нэгдэх байх. Социализм гэдэг юм чи одоо тэгээд нурж унаад одоо хоёрхан улс Куб ясын дээр хасах хоёр удаа үлдчихэж шүү дээ. Тэгэхээр энэ социализм гэдэг тогтолцоо нурж унахад байх гэсэн нэг зай. За нурж унахаар яг ботрол үүснэ. Тэгэхээр ботроо задраад ингээд нурж унахаар одоо нэгэн л адилхан одоо хэл устай адилхан хоёр үндэсний юм гэж одоо нийлэхээс зам байхгүй байл үдээ. Цаг хугацааны асуудал байл үдээ. За энэ яриаг нөхцөл бас нэг зүйлийг анхааруулж хэлэхэд энэ хоёр дайн энэ хоёр улсын хоорондын дайн бол дуусаагүй дайн. Тэгээс энийг бол хаанч хэлмээр өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа дайн гэж ярьдаг. 1953 онд энэ дайныг зогсоохдоо төр зогсоох гал зогсоох хэлцээр гэдэг хэлцээр хүрээд хьюжон тийм дайныг
түр амраая, түр зогсоё. Галын түр зогсоо хэлцээр гэж хийгээд түр зогсоод тухайн үед бол за түр гадаа түр зогсоох юм чинь сампай сон гэж ярьдаг тийм ээ. 38 дугаар өргөлөөр шууд тастаад ингээд хэлхээ тогтоочи түр одоо завсарлыг гэдэг ийм хэлцээрээр энэ дайн зогссон болохоос энэ дайн болгосон дуусаагүй гэж үзэж байна. Тэгэхээр нэг өсөн одоо 53 онд үргэлжилсэн дайн өнөөдөр 70 жилийнхаа хугацааж байгаа боловч өнөөдрийг хүртэл энэ дайн бол албан ёсоор эцэслэгдээгүй байна гэдэг. Одоо энэ нь бол одоо бас их бодохоор одоо ийм асуудал юм уу да. Ер нь дэд түүхэн кинонууд гэсэн байдаг шүү дээ. Одоо олон кино байгаа да монголчууд мэдж байгаа байна. За энэ бол энэ 7 хоногт болсон сайхан жижигтэй болдог хэлбэр юм одоо онцлох одоо дөрөвдөхгүй өнгөрч болохгүй байх одоо ийм асуудал агуулга байлаа. За ингээд дараагийн мэдээ маань коронавирустай одоо мэдээ эхэлнэ. Одоо дэлхийн нийтийг зочроод байгаа энэ халдварт өвчин бүхэл улсыг нэг 216 улс бүс нутгийг хамарч байна. За яг ч манай улс бол яг дотроо алдаагүй гэдгээр бас нэг тийм төлөвшөлтөй явж байгаа. За Солонгос улсын хувьд мэдээж энэ тэнд түн цөм гарч ирээд үүнээс болоод мэдээж янз бүрийн тоглолтууд хойшлогдож байгаа. Бүх юм онлайн хурлал онлайнаар явж байна. За энэтэй зэрэгцүүлээ би та бүхэнд энэ 7 хоногт болсон нэг сонирхолтой мэдээ танилцуулъя л да. Корея компанийн нисгэгч халдвар илэрсэн байна гэж байгаа. Тэгэхээр чи нөгөө нэг бүс нутгууд руу олон улсын нисгэгч хийгээд байгаа ч Корея компани тий. Энэний талаар ярилцъя гэж бодож байна. Энэ мэдээ бас их солонгос хүмүүсийг сэлтгэл хийлээ. Яг гэвэл нөгөө солонгос улс коронавирусын халдварч одоо нэг 10-20 орж ирсэнээс уцаах одоо 50-60 өсвөл хийгээд явдаг шүү дээ. За өнөөдрийн хамгийн сүүлийн коронавирусын одоо мэдээ гэхэд 51 тохиолдол нэмэгдсэн байна. 51 тохиолдол нэмэгдэж нийт халдварын тохиолдол 12653 хүрчээ. Бол улсын хувьд. За энэ 51 тохиолдлын 31 тохиолдол нь бол нөгөө Жиоксавай камион гэдэг одоо дотооддоо ихэрсэн ийм халдвар. За 20 тохиолдол нь бол гаднаас орж ирсэн тохиолдол. За тэгэхээр нөгөө Солонгос улсын хувьд дотоодын халдвар ингээд буураад ирсэн ч гэсэн гаднаас орж ирэх тохиолдол байсаар л байсан. За одоо нөгөө халдвар судлаач эмчнэрийн хэлж байгаа нэг үг юу вэ гэхээр одоо Солонгос улсын нөгөө нэг ИСХП гэдэг эмчлийн холбоо гэх тийм одоо яг мэргэжлийн байгууллагаас одоо аягүй шүүмжилж байгаа зүйл юу вэ гэхээр манай улсын хятадаас орж ирж байгаа халдвар хоошиг юмудаа сайн хаахгүй байна тийм. Анхнаасаа л угаасаа Солонгос улсын онцлог байгаа шүү дээ. Хятад улсыг коронавирусын дэглэлт эхэлснээс өнөөдрийг хүртэл Хятад улстай харилцаа холбоо нислэг бүх юм хаагаагүй ганц орноор Солонгос улс баг шүү. Хаагаагүй ч түрд хаагаагүй. Энийг бол одоо төрийн бус байгууллагын зүгээс одоо энэ мэргэжлийн эмч судлаачдын зүгээс маш их шүүмжилсэн тийм. Манай дотооддоо ингэ замбрааг алдсан тохиолдол Хятадын Ухааны нислэгийг хаагаагүйгээс болоод одоо ер нь хавтад алдсан шүү дээ. Яг үүнтэй адилхан юм ярьж байгаа байхгүй юу? Одоо дотооддоо нөгөө халдвар буураад эхлэхээр дахиад өсөж байгаа. Энэ шалтгаан бол нөгөө хэвээ юу гэдэг гадаас орж ирж байгаа юмуд чинь байгаад байгаа учраас нам дарагдахгүй байна шүү дээ гэж. Ингээд ийм хэл амтаа байж хахад бүр нөгөө нэг гадшаа нислэг үүдэж байгаа гол авиа компанийн нисгэгчээс халдвар одоо бид нар аваад ороод ирэхээр ч одоо тийм угаасаа авахгүй байх боломж байх юм шүү дээ. Одоо чинь эрсдэл юм чи аяг өндөр шүү дээ боломж байх гэж байгаа гол нь хаашаа явсан гэхээр Инчоноос Лос Анжелес руу явсан гэж байна. Тэгэхээр юу нэг яг нөгөө нэг Божинжаа очиж очоод халдвар авч ирсэн байна гэж Кореягийн хэвлэлийн төлөөлөгч мэдгдсэн байлээ л дээ. Тэгэхээр энэ бол бас тэр утгаараа хүмүүсийг анхаарал их татлаа. За ер нь коронавирусын тухай ярьсных өнгөрсөн энэ 7 хоногийн мэдээгээр өгчүүл яасан гэж бодож байна. За энэ 7 хоногийн нэгдүгээр өдөр буюу одоо 22-ны өдөр 46 тохиолдол бүртгэжсэн бол 23-ны өдөр буюу 2 дахь өдөр 51 тохиолдол бүртгэлээ. За 3 дахь өдөр буюу 24-ны өдөр 28 тохиолдол, 4 дахь өдөр 39 тохиолдол. Ингэж байснаар яг одоо өчигдөр шөнө 12 цагийн байдал буюу тийм ээ 26-ны өдрийн одоо тэр цагийн байдлаар бол одоо 51 тохиолдол хэмжээнд бүртгэлээ гэж өнөөдөр өглөөний 10 цагийн одоо мэдээгээр зарлж байна. Нийт одоо 12,653 хүн өвчлсөн. За үүнээс өчигдрийн хувьд бол нас орсон тохиолдол бүртгэдэг буюу нийт 282 хүн одоо нас орсон гэж. Тэгэхээр 12,653-аас 282 гэдэг бол Солонгос улс бол нас орсны хувьд олон улсын түвшинд бол маш бага явж байгаа улсуудын нэг гэдгийг сонсож хэлье гэж бодож байна.
WS үнэтэй гэдэг Монгол улсын хэмжээнд юу өвчний байдлыг бас танилцуулж гэж бодож байна. Өнөөдөр 11 цагийн байдлаар зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдол 219, эдгээрэлт 175, эмчлүүлж байгаа 44. Манайхаар одоохондоо энэ дэгдэл байхгүй гэж сайхан хэлж байгаа шүү дээ. За бас би энэ дахимжуулаад ингэ яг хөвчлээд Манай ч бас корона илрээд ингээд солонгос гээд 100 гараад амар эрчимтэй болсон үед бид нар ч монголчуудаа маск хараасан байгаа шүү дээ. Маск хэрэглэх аян өгсөн. Манай байгууллагаас. Манай байгууллагаас. Тэгэхээр тэр үед яг бид нар ингээд тооцоолоход 500 мянган ширхэг маскыг бид нар монголчуудаа бэлгэлсэн байдаг. Монголчуудаа тэрийг бол яг нөгөө манай маскны бэлэг болохоор нэг өөс 5 ширхэг байдаг. Тэгээд нэг хүн 25 ширхэг хөгжүүлээ, зарим хүн 30 ширхэг хөгжүүлээ. Тэгээд тэр чинь зөвхөн өнгөө өгж байгаа шүү дээ. Тэгээд манай аппликейшнд бүртгэлтэй байгаа та бүхэн эрүүл мэндэд анхаарал тийм үйл ашиглаж байгаа баялаг гэсэн хадгалтай илэрхийлж хэлсэн байдгийг. Тэр мэдгүй хүмүүс бас байгаа байх гэж бодлоо. Ерөнхийдөө коронавитой холбогдлолтой бидний хотод одоо нөгөө Тэгүр, Бусан, Бүргийн чонжог байрал хол одоо амьдарч байгаа маскны дутагтай хотуудад бид нар маска бэлгэлсэн байна. 30-40 мянган монголчууд аль амьдарч байхад 500 мянга гэдэг чинь бол тийм биз дээ. Мундаг өндөр тоо шүү дээ, тийм. 100 мянган ширхгийг хараасан. Бас хүний 10-аас хойрол гэсэн үг л дээ. Хоёрыг хасаад буснаа. Тийм ээ. Өнөөдөр маск аваад Тэгээд маск одоо угаасаа тэгтээ тэр үе энэ жилийг дуусчлаад коронавигоос салах нь тодорхой болчихсон. Ойлгож удаа Тэр маск бол баймир хэрэглээ одоо ус баймир хэрэглээ гэдэг шиг маск баймир хэрэглээ болчихж байгаа шүү дээ. Манай ч одоо хүртэл ерөнхийдөө одоо нөгөө үндсийг хэрэглэгч дундаасаа хараар амьдарч байгаа монголчуудаа зориулаад бид нар Монгол таавныхаа салбартыг тагсаан бүтэнсэн болгоход хэрэг нөгөө ийм саяны миний яриад байсан. EUSK яг адилхан үстэй авахыг хүсэх юм бол 40 баримтаа аваад гарын сэдвэд хавчихлаа. Тэгээд та маск авах боломжтой байна. Энэ үсгээр өргөнөөр оролцороо тэгэхээр та бүхэн илүү гоё амар хэлбэр өөрчлөлтийг нэвтрүүлэх нь бид нар байнгын 7 хоног мөрийн хасаан бүцэнд ажиллаж байгаа. Тэгээд хэрэг Монгол таан дээр очиж жоохон хүндрэлтэй тийш очимаар байна гэх юм бол манай төв офис дээр хитэж чамаагүй гэж болно. За төв офис хаяг. Төв офис маань болохоор ногоон 2 дахь шугамыг Сөүлдээгүй яв гэдэг тэрний 5 дахь гарцаагаад 8 минут болоход 10 давхар шижгийн барилгын 3 дахь гарцаа шүү. Тэгэхээр хаягийг бол дараа нь ихтэй хандаад авч болно. Нэг давхартаа ямар машин дээр байсан? Hyundai байна. Нэг давхартаа Hyundai машины томны лежантай юм байна. За эндээс одоо энэ танай холбоотой юм асуусны нэг асуулт орж ирсэн байна. Вооны шилжүүлэг нь тухайн банкны ханшаар бодогдож төгрөгөөр дансанд олждгоо гэсэн байна. За ийм асуулт бас аягүй байдаг. За тэр болохоор одоо манай хотод байгаа ханш болохоор тухайн банкны биш манай ханш гэдэг. Аппликейшнд орохоор угаасаа тухайн бүрийнхаа ямар секунд бүрээрээ ханш нь гараад ирдэг. Тэр ханшаараа ерөөсөө төгрөг гараад ирдэг. Одоо би сая оны явуулах гээд 232 дээр явж байгаа. 220 мянган төгрөг орж. Тэр чирээ гарсан. За тэр ханш чинь уучлаарай яг ханш чинь ер нь манай төв банкны заргасан ханш байна. Алжир банкны ханш байна. Тэгээд манай нөгөө мэдээж бол хэлж заншдаар нөгөө амин шаргын ханш байна. Тэгээд олон янзын ханш байгаа шүү дээ. Ер нь хаа ханцыг очиж мөрөгдөв юм те. За яг одоо банкны ажлаас хэрвээ хаан банкны ажлаас хэрвээ хүмүүс их асуудал ашиглах юм чинь мэдээж банкны ажлаас өндөр ээжэл бид нар банктай уулзсан шүү дээ. За тэгвэл банкны ажлаас өндөр 8 шаргын ханш авчаад юм байна. 8 шаргад арай төрхгүй ч гэсэн ерөнхийдөө нэг юм өндрөө хариултгүй очно. Тэгээ гол нь энэ аппликейшнийг ашигласнаар ямар нэгэн илүү хөдөлгөөн хийхгүй гэрээсээ бүгдийг зохицуулаад гэсэн үг. Ямар нэг айц төвшөргүй гэдэг чинь айгүй том байна. Дээрээс нь одоо нөгөө визгүй манай бурхны визтэй ажилласан тийм ээ. Бурхны визтэй хүмүүс хүрэх боломжтой гэдэг чинь одоо бас бол давуу тал юм байна. Одоо бурхны визтэй хүмүүс маань анстай байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл гадаад паспортын дээрээс анс байх хэрэгтэй. Тэгээд болж байгаа. Тэгээд окей. Бүхнийг нэг болчихсон. За. Гадаад паспортын дээрээс анс хийж байгаа банк ханаа банк хөдөлмөрийн банк байгаа яг одоо. Оо за мэдээлэл өгч шүү бас. Тэрийг бас дараа нь холбогдох дугаар нь сааж байна. Одоо тэгэхгүй гадаад паспортаар их банк бол данс нээхгүй болсон байгаа шүү дээ. Нээхгүй болсон байгаа. За ханаа банк, Хөмний банк хоёр бол данс нээж байгаа юм байна шүү монголчууд очоод нээлгээд өсөйг авах боломжтой юм шүү. За дараагийн юм руу хоёлаа. За дараагийн сэдв маань бас л коронавирусын талаар мэдээ байна. Энэ бол Пусаны бомбтод орж ирсэн Оросын хөлөг онгоцны бие бүрэлдэх хүнээс хавтуу хайлт. Наад чи бас бас л гаднаас орж ирчлээ л гэсэн үг шүү дээ. Орж зөв.
Одоо энэ өвдөлтөд орж байгаа шүү дээ. Яг үнэн энэ дэр бас түрүү ярьсад юм байхгүй. Солонгос улсын бол одоо манай улстай харьцуулахад ерөөсөө харьцангуй нээлттэй байгаа. Одоо улсын эсрэг онгоцны буудал нь хэвийн ажиллаж олон улсын бүх онгоцыг авч байгаа улс бараг Солонгос байх тоо. За яг үүнтэй адилхан олон улсын усан бомбууд нь бүгд нээлттэй байна. Солонгос улсад одоо 2 том усан бомб байдаг тийм ээ. За ертөнцийн зүгээр одоо баруун тал руугаа бол манай Монгол тал руугаа бол одоо Инчоны олон улсын одоо усан онгоцны бомб гэж байдаг. За зүүн тал руугаа бол одоо Пусан одоо Орос руу, Япон руу, гэдэг Америкийн хав мөр явдаг одоо усан онгоцнууд бол бүгд тэнд орж ирдэг. Пусаны олон улсын усан онгоцны бомб нээлттэй. Одоо мэдээж яг усан онгоцнуудын нэг юунд буурсан гэлээ. Энгийн үе бодох юм бол орж ирж байгаа усан онгоцнууд тоол амиг буурсан гэж байгаа. Тэгэхдээ бодоод хүмүүс авсаар байгаа юм байна лээ. За энэ усан онгоц Оросоос ирсэн Орос улсын одоо талбайтай одоо ийм олон улсын усан онгоц хөлгөөр одоо ирсэн хүмүүс дотроос хөдгийн одоо миний ойлгоход хөдгийн нөгөө ажилтан гэж ойлгосон шүү дээ. За тэр хүмүүсээс ирсэн байгаа. Африк улсууд бол бүх юм нээлттэй байгаа ч гэсэн нэг онцлог зүйл бол маш нэг халдвар хамгааллын дэглэм журмыг бол мундаг бүрдэж байгаа. Нээлттэй даваа ороод ажил бүргээ явуул тэгэхдээ уучлаарай орж ирэхдээ заавал нөгөө эрүүл мэндийн хуудсыг ашиг бүглүүлнэ, шинжилгээг энэ өөрсдөө шууд чинь аваад байгаа шүү дээ. 14 хоног хорионд орно. Баталгаажуулаад ингээд яваад байгаа тийм. Тэр нь бол тэгээд Солонгос баг дэлхийд баг анзаархнаа хэлээ хаагаагүй нислэгийн банк бүгд ажиллаа нэг одоо юм Энүүгээр одоо эрүүл мэндийн салбартай ямар өндөр яг үнэ. Энэ бол Солонгос улсын эрүүл мэндийн систем ямар мундаг гэдгээр гайхуулж байгаа юм бол ойлгох шүү дээ. Эдийн засаг авахгүй. Хятадтай ингээд ажиллагаас салахгүй нэг чинь хятадаас асыг хамаарч байгаа юм байна. Мэдээж хамааралтай байна. Маш их хамааралтай шүү дээ. Энэ манай улс чинь ер нь эдийн улс чинь ер нь хятад хамаардаг улс шалгадoo. За энэ Солонгос улс бол одоо энэ талаараа олон улсад одоо жигшиг болсон гэх юм уу тийм одоо хүлээн зөвшөөрөгдсөн халдвар хамгааллын дэглэмээ одоо мундаг байж коронавирустэй ер нь коронавирусын асуудлыг ярихаар чинь хоёр байгаад байна шүү дээ. Нөгөө нэг коронавирустэй тэмцээд хамгийн гол гिचхээр эдийн засаг унчихаар байдаг. Эдийн засгаа бодоод хөлөөрөө бороод суулгаад ингээд ажиллаа явуулчихаар коронавирус ирчээд. Тэгээ их улс бол одоо энэ хоёр туулайгийн аль нэгийг хөөж байна. Манайх бол яасан. Тэ? Ер нь нам хаяа. Өвчилж биш өлсөж үхий гэдэг одоо энэ туулайгаа сонгосон улс. Дэлхийн их улс бол их мэдээж одоо хааж эхэлсэн шүү дээ. Одоо эн чинь одоо эн чинь нэг анх бол 2 сар хаагаад 3 сар хаагаад болчихыг ойлгоод байсан. Одоо эн чинь бүр одоо хэдэн сараар хэмжээр үргэлж магадгүй болчих байгаа учраас одоо тэгээ Европын орнууд хилэнэгээд эдийн засгаа явуулаад ингээд эхэллээ. Гэтэл Солонгос улсын бол одоо олон улсад захирж байгаа магтагдж байгаа нэр хүнд өсч байгаа асуудал бол анхнаасаа энэ хоёр тулаа хоёр тэмдэг хөөгөөд тэгэд хамгийн гайхалтай нь энэ хоёр тулаа хоосоо очдог гэсэн чинь үгүй хэвлэрч яах нь хоёуланг нь бас ингээд барьж авч чадаад байна гэдэг чинь одоо бас гол одоо багтууштай зүйл юм болоо да гэж бодож байна. За ингээд корона ярьсан дээр би бас дэлхийн нийтэд коронавирус өвчлөлийн талаар танилцуулж гэж бодож байна. Дэлхийн нийтэд коронавирусын өвчлсөн тохиолдол 9 сая 896,947. Хав. Одоо 10 сая төгрөг өгч шүү дээ. Энийг яг 10 сая төгрөх гээд байгаа болохоор өнөөдөр бас онцолж ярьлаа тийм. Тэгээ үүнээс яг эдгэрэлт нь бол 5 сая 346,850. Нас баралт буюу эндэгдэл нь 496,045. Одоо энэ 500 төгрөж байгаа. Ер нь унтаад босоод маргааш мэдээ хахад ер нь нийт халбар авсан хүмүүсийн тоо 10 сая даваад асарсан хүмүүсийн тоо 500,000 гарсан байж магадгүй л босох гэдэг шүү дээ. За энэ тоо одоо хэзээ хаа хурц зогсчих одоо бол хийж мэдэхгүй. Ийм нөхцөл байдал байна. Миний харахаас л энэ одоо өсгөл. Яг үнэ. Ер нь миний харж байгаа бол одоо энэ коронавирусын вакцины, коронавирусын эмчилдэг эмийг одоо аль улс одоо батлан гаргаж чадна. Тэр улс одоо ер нь коронавигийн дараа пост корона үеийн одоо тийм ээ одоо бас мундаг өрн болж магадгүй гэж ярьж байна. Бүгд хоорондоо өрсөлдөж шүү дээ. Тэгж байна. За энэ хэсгэн дээр нэрээ манай сайтн дээр бас өчтөр гарсан манай Монгол бүтээнтэй тавьчихсан мэдээ байгаа. Тийм энэ талаар нэрээ. Энэ талаар яриаг өгч тийм. Тийм. Бид бас урд урдны дугааруудаараа ярьчихсан. Нөгөө Эбола вирусын вирусанд ашиглаж байсан ремдесивир гэж юм байгаа шүү дээ. Ремдесивир гэмээр одоо баг сарын өмнө шахууч юм уу тэр ярьжсэн. Нөгөө
Солонгос улсын эрүүл мэндийн яам модель зөвшөөрөөд Солонгос улсынхаа эмийн бэлтгэл залуус бүртгэж аваад коронавирусын эмчилгээнд ашиглах модель зөвшөөрөд эхэлчихсэн юм байгаа. За манай улс орны ашиглаж байгаа. За энэ ремдесивир гэдэг эмийг энэ 7 хоногт бас нэг онцлог зүйл юу вэ гэхээр Европын холбооны улс. Европын холбооны одоо эрүүл мэндийн одоо яам хамгаалах модель зөвшөөрөөд Европын холбооны эмийн бүртгэл залуус бүртгэж авчлаа. Тэгээд Европын холбоо бол ремдесивир эмийг коронавирусын эмчилгээнд ашиглаж болох одоо эм гэдэг одоо жагсаалтанд бүртгэж авч байна гэсэн ийм мэдээ гарсан. Тэгэхээр яг хүмүүс нэг эм гэж ярихаар коронавирусын эмч гарцсан юм биш үү? Одоо болтол тэгээд одоо тэгвэл манай Монголд ч одоо харж байна. Нүхнээс авахгүй хүн гэдэж гараад л байна шүү дээ. Эмгүү бол яаж итгэгээд байгаа гэдэг бас зарим ойлгохгүй нэг юм асуулт асуугаад хүмүүс байгаад байгаа байхгүй. Тэгэхээр үндэсний байгууллагаас коронавирусын эмчилгээнд бол өнгөрсөн хугацаанд 5-аас 6 эмийг бол туршиж туршлагын зорилгоор одоо ашиглаж ирсэн байгаа. Ашиглахыг одоо гишүүн улсуудаар зөвлөсөн байж байгаа. Тэрэн дотор бол саяны энэ Эбола вирусыг ашиглаж ясаар ремдесивир юм байна. Нөгөө нэг энэ Трампын уугаад байгаа нь малария гэж өвч байдаг. Надад ч малария уудаг юм байгаа шүү дээ. Тэгээд тэрний уудаг юм байна гэдэг одоо энийг ашиглаж байсан. За тэр дундаасаа ремдесивир гэж юм болвол харин яг хаа очиж коронавирусын энэ коронавирусыг үүсгэж энэ одоо вирусыг тэтгэн вирусыг өхүүлдэг одоо тийм эм гэдгээр батлагдаж одоо гарч ирээгүй ч гэсэн нөгөө коронавирусээр өвчлөөд уушигны гол өрөвсөд одоо хатгалгаа болчиход байгаа шүү дээ хүмүүс. Тэгэхээр уушигны өрөвс хатгалгаа болоод амжилт бодолд орчихсон ийм өрөвсөлттэй хүмүүсийн эмчилгээ ремдесивир эм болвол нь яг харьцангуй бос тэгээ болвол үр дүн сайтай байна. Ер нь бүр уушигны хатгалгаа үүсээд амжилтын аппаратанд ороод нөгөө сэхэн амтур тасалж шилжээд хүндэрсэн байгаа энэ хүмүүст ремдесивир эмийг ашиглахад 30% нь бол асуудал эдгэж босгож ирж байна гэдэг ийм судалгаа гарсан байгаа учраас одоо энэ эмийг бол өргөө ашиглаж байгаа шүү. Тэгэхдээ яг албан албан ёсоор коронавирус гэж үүсгэж үндсэн вирус устгаж байгаа эмийг бол гаргаж авч байгаа бол байхгүй. За өвчин гэснээс энэ дээр бас үргэлжлүүлээд манай бас нөгөө нэг ESD-ээс зориулаад хүн хүчээр ажил хийж байгаа уран нуусны асуудал. Юу нь бол манай монголчууд ирчүүд юм байна шүү дээ. Энэ салбарт ажиллаж байгаа. Уран нуусны асуудал их байна шүү дээ. Тийм хүмүүстэй зориулаад өнгөө шинжилгээ эмчилгээний одоо ивент зарсан байгаа. Тэгэхээр тэрийг та бүхэн яаж ашиглах вэ гэхээр зүгээр аппликейшноо ороод гадаад гуйл гэсэн зэсээрээ ороод эмчилгээний одоо постэр гараад ирэн нэрээ хаана ч хамаагүй дөрөвөө өрөхөд шууд эмчилгээ захиалгыг үзүүлж хэлчихэж байгаа. Ийм ивентийг бид нар сарын турш хийж байгаа. Тэгэхээр амжаад та бүхэн цагаа аваад энэ ямар ч үн төлбөргүй манахаас барьж байгаа. За нанурын эмнэлэг болон ESV байгууллага хамтарсан бэлэг байна. Нанурын эмнэлэгтэйгээ хамтраад энэ АМБ хоёр хамтраад үн төлбөргөөр яг үзлэг онцлог төлбөргүй юм. Тийм, үзлэг онцлог төлбөргүй. Нуруу нухс үе мөчний үзлэг онцлогоо үн төлбөргүй. Тийм, тэрэн дотроо бас нэг хэдэн нэршлүүд байгаа та юу багцсан байна. Ерөнхийдөө 50-аас 60 мянган оны үн бүхий үзлэг онцлог. Тэгэл байна. Очоод мэдээж нуруу нухс гэхээр чимчиг үзэн ерөнхий зураг мураг авчаад ойр зүрийг хийдэг шүү дээ тийм ээ. Тэгэд энэ боломжийг ашиглаад та бүхэн бас тэгээд очоод ингээд ядаж өөрийнхөө нуруу нухстай бие махбод ямар байна гэдэг шинжилгээ өгч хэлдэг шүү дээ. Үндгөө олж байгаа юм чинь. За тэгэхээр үзэж байгаа монголчууд маань монголчуудынхаа групп руу бас сайн шеэрж өгөөрэй. Тийм хүмүүс маш их байна. Тийм мэдээгүй хүмүүс маш их байгаа баха. Манай олондоо сонссон тойр нөтгөлөг маань одоо 7 хоногт болсон одоо онцлог үеийг ярихаас гадна тухайн 7 хоног болгон одоо нэг тийм онцлог үзэсгэлэнтэй хөөрхөн бүсгээд зочин хөтлөгчөөр урьж оролцуулж. За баярлалаа. Зочин урьж оролцуулж монголчуудтайгаа хэрэгтэй одоо тийм мэдээлэл үйлчлэгийн талаар одоо мэдээлэл өгдөг боломжийнхаа дагуу өнөөдөр E9 Pay буюу одоо E9 Pay гэдэг олон улсын говьлгын компани ахлах одоо мэргэжилтэн зарим жамцын мөнгөцөг урьж оролцуулж та бүхэн мэдээлэл өгч байгаа. Тэгэхээр энэ байгууллагаас маань ийм одоо сайхан арга хэмжээ зохион байгуулж байгаа юм байна. Нэгэн л одоо монголчууд минь одоо ийм үнэгүй сайхан арга зохион байгуулж яхад одоо хүний өөрийг гэлтгөө тийм үстэй бие биендээ дамжуулаад сайхан бүрүү бүдрүү шеэрлээд олон хүн хамгаалаад авчих болох тийм олон хүн хамгаалдаг талбараа бид нэр бол хичээж байгаа. Тэгээд хүмүүс маань одоо цаг зав таахгүй хүн бол бид манайч нэг онлайнаар ажилладаг. Хүн болон онлайн гэхгүй шүү дээ бид нартай. Тийм болохоор аль болох сонссон бол сонсоод бусдаа бас тараагаад өгөх юм бол бас зүгээр шүү дээ. За одоо юу нэг та бүхэн ярих зүйл дуусч байна уу? За тийм ярих сэдв дууссан. Одоо үлдсэн цагийг 40 доо өгöd.
боломжит ёсоор. За уламжлалт ёсоор магадгүй манай лайныг эхнээс дүүс чадаагүй байж магадгүй учраас та энэ IMP олон улсын мөнгө хуулийг үйлчлэгээр энэ үйлчилгээний талаар ер нь товчхон дахиад нэг яриад болдог. Товчхон ярьдаг юм дээ. Товчхон ярьж таг яваад байгаа шүү. За тийм ба. За миний хувьд болохоор ESP олон улсын мөнгө шийдвэрлэлийн газар ажиллаж байгаа ажилтан байна. Сая танилцуулсан тийм. За энэ агуулга маань ямар үйлчлэл үзүүлдэг вэ гэхээр нийт 30 гаруй улс руу манай Монгол гэлтгүй бусад Хятад, Япон, Вьетнам, Филиппин, Орос гэх 30 гаруй улс руу шилжүүлэх гэдэг олон улсын мөнгө шилжүүлэх кампани байгаа. За тэр дундаа манай монголчууд бол энэ олон улсын ер нь бол дээрээсээ тав болдог хэрэглээгээрээ хэрэглэгчдийн тоогоо 16,000 шилдэг байгаа. За тэгээд энэтэй холбоотойгоор ерөнхийдөө бичиг баримтаа визтэй визгүй хамаарахгүй нэг тэгш эрх хэмжүүлээ гэсэн шинэ үйлчлэгээ нээсэн байгаа. Тэгээд шинэ үйлчлэгээ авахын тулд манай гадаад паспорт болон банстаа оруулсан бичиг баримтаа авч ирээд Парис сурахад болно. За Монгол таан салбар болон манай төвчөж. За юм байна. Маскаар бас авахчтай. За дээрэс нь нануурын нуруу нугасны эмнэлэгт өмнөгөө үйлчлэг шинжилгээнд хамрагдаарай гэж уриалъя. Дээрээс нь хамгийн сүүлд нь уриалах газар билээ. За хичнээн хараад амьдарч байгаа гэсэн та бүхэн бусдад хүчилсээ гаргаж авсан мөнгөө хөлтөөлөхгүй тул нэгэн өдөр зав гаргаад 5-аас 10 минут зарцуулаад аль нэг банкнд Солонгос аль нэг банкнд банстаа болгороо гэж хэлээ. Боломж нь бүрэн байхад битгий тэгэж хүн амьтны олж олоорой гэж хэлмээр байна. За зөвхөн тэр дансыг бол одоо визгүй улсуудад маань хоёр банк Ханаа банк, Бүмийн банк нээж байгаа шүү. Одоо очоод гадаад паспортаараа та бүхэн одоо дансаа одоо Тэр нь бас юу Монгол тавны салбар дээр байдаг үү? Монгол тавны салбар. Тийм, тэрийг бас хүмүүстээ санагдахгүй. Монгол тавны Өөрөөр гэрээ урлагийн ханаар орнгууд ажил надад нэг заавч болоо нөгөө монголчууд нээлэхийн тулд монгол ажилтнтай салбар дээр очиж хийж боломжтой байсан. За би тэр ч гэсэн чадах чинээгээр энэ сайхан одоо үйл ажлыг ч гэсэн бид тэрсэн дэмжиж хүмүүст ч гэсэн түгээ тийм цаашдах ингээд хамтраад холбоотой ажиллая тийм байна. Сайн гэдэг цаг зав гаргаж олондоо Солонгосны төлөвлөлт маань урьж оролцож монголчуудад маань хэрэгтэй хамааралтай олон сайхан одоо мэдээлэл өгсөн зарим замцын өгцөө. Зочин хөтлөгч тань маш их баярлалаа. Хааштай ч гэсэн хөтлөгчээр болно. Хайстал гэж яриад байгаа шүү. Хааштай ярина байна. Манай хайстал авахгүй байлгүй. За айгүй хавхан мэдээ яг одоо. За ингээд олондоо Солонгосны төлөвлөлтийнхаа энэ дугаарыг хэдвэрэж жаргая. За олондоо.com солонгосчуудын мэдээлэл нэгдсэн сайт олондоо.com сайтаараа та бүхэн ойр байгаарай. Олондоо.com одоо лайв болж байгаа сайтын дээр пэйж болсон дээр лайк тааш бидэнтэй нэгдээрэй. Олондоо.com сайтаараа дамжуулаад та бүхэн бүх төрлийн одоо ажлын зар, орон байрны зар, магадгүй танилцах зар, янз бүрийн заруудыг та бүхэн ороод байршуулах боломжтой, ороод зараа одоо үзэж харах боломжтой. Хамгийн гол давуу тал нь манайх олондоо шоп гэдэг олон онлайн худалдааны үйлчлэгүүд газар байна. Тэгэхээр Солонгос ажиллаж байгаа монголчууд маань одоо цаг завгүй учраас манай олондоо шопоор зочлоод үзээд өссөн бараагаа монголчуудтай холбогдоод онлайнаар захиалаад эртээ өргөд авахыг боломжтой шүү. За нөгөө тэгвэр Солонгос улсад бас нөгөө бараа зардаг монголчууд байдаг тийм үү? Янз бүрийн бизнес эрхэлдэг, янз бүрийн бүтээгдэхүүн үйлчлэгээ худалдаг ийм монголчууд маань байгаа болвол олондоо.com сайт бүртгүүлээд олондоо.com сайт маань өөрийнхөө онлайн дэлгүүрийг бүртгүүлж нээлгээд өөрийнхөө одоо бүтээгдэхүүн үйлчлэгээ онлайнаар худалдах зарах ийм боломжийг бас бид нар одоо олох үүднээс олондоо shop.com олондоо shop-ийн дэлгүүрээр онлайн дэлгүүрээр дүнгүй нээж өгч байгаа ийм үйлчлэгээ хөгжүүлж байгаа шүү. Тэгээд өсөлт нь та бүхэндээ сануулгын хэлье гэж бодож байна. За ингээд манай сайтын эрхэм мөндөд уншигч лайв үзэгч та бүхэнд маш баярлалаа. Эрүүн дэх хамгийн сайн бүхнийг хүсэн өрөөё. Ингээд эх 7 хоногийн бям гарагийн энэ цагта эргэн уулзлаа. Түр баяртай. Олдохгүй бараг олондоо бас гэж. Энэ үрээгээр ер нь дуусгах юм яасан бэ? Цагаас идэрсэн тий. Яа. Яг